Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 8 дугаар хуралдаан ардчилсан намаас сонгогдсон 2 төлөөлөгчдөгөөр шинэ бүрэлдэхүүнтэй анхны хуралдаанаа явууллаа. Өнөөдрийн хуралдаанаар ээлжид хуралдаан зарлах, зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах, аймгийн гэмт хэрэгээс өрсөн сэргийлэх, хэв журам, сахилах, хариуцлагыг сайжруулах талаар 2018-аас 2022 онд баримтлах бодлогыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 2021 онд явцын талаар болон аймгийн засаг захиргаа төрийн үйлчлэгээний байгууллагуудаас хурлын тогтоол шийдвэрийн хэрэгжилтийг хангаж буй байдалд хяналт шалгалт хийх ажлын нэгдсэн журам удирдамжийг батлах тухай сүмхийдийн хугацаа сунгах гэсэн 5 асуудлыг хэлэлцлээ. Тэргүүлэгчдийн хуралдааны эхний асуудлаар гэмт хэрэгээс өрсөн сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн бүрэлдэхүүнд зэвсэгтгчний 110 дугаар ангийн зарагчийг нэмж оруулан баталснаар эхэлсэн юм а. Аймгийн засаг даргын тамгын газрын хууль эрх зүйн хэлцээний дарга Мөнхбаяр гэмт хэрэг зөрчлийг бууруулахад 2021 онд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний явцын тайланг мэдээллээ. За бодлогын бичиг баримт Орхон аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдээс 2022 онд баримтлах бодлогын бичиг баримт 3 зорилт 22 арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөсөн байгаа. За энэ арга хэмжээг аймгийн засаг даргын тамгын газар төрийн 22 байгууллага төрийн бус 8 байгууллага бол хэрэгжүүлж үйл ажиллагааны зохион байгуулж ирж ирсэн. За нэгдүгээр зорилгын хүрээнд иргэдийн эрэлт хэрэгцээг хангах үез эрх зүйн мэдээллийг нээлттэй хүртээмжтэй хэлбэрээр хүргэх замаар иргэдийн эрх зүйн мэдлэг боловсрыг дээшлүүлэх, гэмт хэрэгчлээс өртсөн сэргийлэх. За хоёрдугаар зорилго иргэдийн амар тайван аюулгүй амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх, иргэд аж ахуйн нэгж байгууллагын оролцоог нэмэгдүүлж, гэмт хэрэг зөрчлийн шалтгаан зөрчлийг тогтоож, гэмт хэрэгтэд тэмцэх оновчтой арга замыг судлан түүний тэргуун туршлага технологи дэвшүүлэн нэвтрүүлж, гэмт хэрэг зөрчлийг бууруулах гэсэн үндсэн хоёр зорилгын өрөөнд бол үйл ажиллагаагаа явуулсан. За бодлогын үр дүн нөлөөлөл иргэдийн хууль эрх зүйн мэдлэгийг дээшилж, гэмт хэрэгчлээс өртсөн сэргийлэх ажилд иргэдийн оролцоо, олон нийтийн байгууллагын оролцоог дээшлүүлнэ. Хоёрдугаарт нь гэмт хэрэгчлийн өртсөн сэргийлэх чиг үр бүхий төрийн байгууллагуудын уялдаа холбох сайжирч, гэмт хэргийн илрүүлэлт нэмэгдэнэ. За гуравдугаарт нь хулгай болон зам тээврийн гэмт хэргийг буур сургууль орчин бүлдэл гэмт хэргийн гаралт буурна. Дөрөвдүгээрт нь иргэдийн аюулгүй орчинд ажиллах амьдрах нөхцөл сайжирна. Тавдугаарт нь иргэд хууль зүйн мэдлэг дээшиж, хууль ёсны эрх ашиг хамгаалах, зөрчигдсөн эрхээ сэргийлэх, иргэдийн чадвар нэмэгдсээр бусдын үйл ажиллагаах улмаас учрах эдийн засгийн хохирол буурна гэсэн бодлогын үр нөлөөгөөр бодлогын бичиг баримтыг боловсруулсан. За энэ сунгуулгаж байгаа хүмүүс нь хэрэггүй дээ зүгээр манай ажилтаа хариуцсан ажил. Тэргүүлэгчдийн зүгээс цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөндөө гэр хорооллын гудамж салбан камержуулалт, гар дээрээс архи согтууруулах ундаа худалдан борлуулдаг үйлдэлийг таслан зогсоох, цахим орчин дахь гэмт хэрэг, сургуулийн сурагчдын үйл ойлголцлоос үүдсэн зодоон, замансууруулах бодистой тэмцэх зэрэг асуудалд анхаарлаа хандуулж ажиллахыг холбогдох байгууллагуудад санал оруулсан юм а. Аудитын хэлцийг оролцуулж яахыг соёлжгүй даалгасгаа гэдэг. Асуух нэг хэдэн асуулт байна. За энэ хууль бусаар архи согтууруулах ундаа утаа тамхи худалдан борлуулж байгаа 21 иргэнийг торгон хариуцлага нотуулж ажиллаа гэж энэ тайлбар гарлаа. Тэгэхээр энэ одоо зөрчлийн хуулиараа ер нь яг хэдэн нэгжтэй тэмцэх мөнгөөр торгоод байна. Энэ торгуулийн арга хэмжээ нь яг ямар шаталтай авч хэрэгжүүлж байна. За мөн яг одоо манай аймгийн хэмжээнд одоо энэ хууль бусаар одоо энэ төрлийн одоо худалдаа үйлчлэгээ хийж байгаа иргэдийн судалгаа нь яг хичнээн иргэн байт юм бэ? Тийм судалгаа байгаа юу? За мөн энэ тоо ер нь одоо энэ хөтөлбөр хэрэгжснээр буурсан уу гэдэг ийм асуулт байна. За тус цагийн газраас нийт одоо үндсэндээ арх согтууруулах ундааны төрлийн зүйлийг гар дээрээ суулгасаар худалдаж байгаа 21 иргэнийг үндсэндээ тогтоосон байгаа. Энэ 21 иргэнээс бол үндсэндээ бол яг одоо шинээр яасан бол бүртгэлд орсон нь бол 4 иргэн байгаа. За энэ зөрчлийн тухай хуулиараа эдгээр иргэдийг бол эхний удаад бол 51 буюу 50,000 төгрөгөөр торгоно. За хоёр дахь удаага давтан гаргасан тохиолдолд шүүхээр оруулж шүүхээс одоо баримтлах шийтгэл оногдуулах юм зарчмаар явагдсан юм аа. За дараагийн асуудал нь бол судалгааны асуудлаар ярьж байгаа цагдаагийн байгууллагт өнөөдөр бол яг энэ төрлийн зохиц зөвшөөрлгүй үйл ажиллагаагаа архи согтууруулах ундааны зүйл худалдан борлуулдаг дэлгүүр аж ахуй нэгж иргэдийн судалгаа бол манай дээр бүрэн байж байгаа. За энэ судалгааг зөвхөн одоо нөгөө эрх зүйн зохицуулалтынхаа өрөөнд тухайн одоо
нутаг дэвсгэр хариуцсан хууль эрх зүйн болон одоо аймгийн удирдлагуудад бол тэрийг бол судалгааг танилцуулах юм чиглэл үүрэгтэй тийм аа. За. Хүргье. Нэг хэдэн зүйл асуугаад тодруулчихъя гэж бодож байна. За нэгдүгüүрт энэ гэр хорооллын одоо хорооллын гудам доторх хэрэг зөрчлийн талаар ер нь энэ бодлогын бичиг баримтанда яаж тусгасан бэ? Яг одоо гэр хорооллын гудамж дунд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож гудам одоо аваар осол гаргах, эд материалаараа хохирох ийм асуудлууд нэлээдгүй гардаг. Ийм аян зохион байгуулах бодол байгаа юу гэж. За хоёрдугаарт энэ хүүхдийн одоо яг тэр амьдрах орчиндөө бэртэж гэмтсэн ийм судалгаа энэ хүүхэд залуучууд гэр бүлийн хэлцээх ирсэн байна. Энэ дээр одоо тийм юм байдгүй гэж. За Баашинтай хорооллын одоо энэ авто зогсоол дээр одоо өвөл нилээдгүй гараад байдаг юм да. Би бас хороогоор орж ирэхэд хэлж исэн. Гэмт хэрэг зогсоол дээр тавьсан машинуудыг ташраар мөргөөд дайраад ингээ явждаг. Хүн амьтан ингээд хохироочдаг юм асуудлууд нилээдгүй гардаг. Энэ дээр одоо бодлогын бичиг баримтанд юу туссан бэ гэж. За захим орчинд энэ манай ер нь аймаг ер нь захим орчинд цагдаагийн байгууллага маань хэр одоо хүчтэй ажилладаг вэ? Захим орчинд үе одоо ингээ хүүхдүүдийн зодтолж байгаа барьж байгаа юм айхтар бичлэгүүд ингээ гараад байх юм. Группүүдээр ингээд яваад байх юм. Тэгээд энэ дээр ер нь хариуцлага тооцсон ч гэдэг юм уу? Эзэн холбогдогч нь олсон зүйл байгаа юу? Сая нэг хэсэг бас нэлээд л тийм бичлэгүүд гараад байсан тийм ээ. За сургуулийн одоо насны хүүхдүүдэд гэмт хэрэгээс урдчилсан сэргийлэх ийм сургалтуудыг хэдгээр ангиас орж ийн бэ? Одоо ер нь зүгээр цагдаагийн байгууллагаас тийм ээ хийсэн сургалтууд ер нь хэдгээр ангийн хүүхдүүдээс эхэлж байна. За энэ зүйлийг бас тодруулж. Чиглэлээр энэ бодлогын бичгүүрэнд хэрхэн тусгацсан гэдгийг танилцуулъя. За бодлогын бичгийн 2.10 дээр бол гэмт хэрэгсээс урьдчилан сэргийлэх гудамж талбай, зам, за орц гудамж гэрэлтүүлэх, камержуулах, за энэ төрлийн гэмтэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр эргүүл шалгыг зохион байгуулах гэж туссан байгаа. За энэ хүрээнд бол тодорхой ажлуудыг энэ 2.10 дээр бол дэлгэрэнгүй байгаа. Энийг амбал төлөвлөж та хэрэгжүүлж та хараарай. Энэ дээр бол одоо тухайлбал Орхон аймгийн Баян сум хэмжээнд бол замын болон хооронд гудамжийн гэрэлтүүлэх 810 шонг 909,575 гэмтрийг гэрэлтүүлэхтэй болгосон байна. За бусад камержуулж энэ үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр тодорхой ажлуудыг зохион байгуулсан. За энэ бодлогын бичвэрийн хүрээнд бол гэр хорооллын гудамж талбайг гэрэлтүүлэх 58.8% өссөн гэсэн бол тайланд бол тусгацсан байна. За бусдын цагдаагийн газар хариулъя. За өнгөрсөн жил 2020 оны байдлаар бол 194 ахуй ослын гэмтэл бүртгэгдсэн байдаг. За энэ ахуй ослын гэмтлийг бол оны сүүлд дээр эрүүл мэндийн газар, гэр бүл залуучдын төвчлийн газар бол онцгой байдлын газрууд хамтран бас гаргаад шалтгаан нөхцөлд тодорхойлж энэ дараагийн хууль ажиллагааг хэрэгжүүлэх бас чиглэлүүдээ гаргаж авдаг байгаа. За өнгөрсөн жилийн тухайд бол хүүхэд ахуйн нөхцөлд онж бэртэх осол болоод энэ тэргүүний шалтгаан нөхцөл байсан. За энэ юу гэхээр одоо эцгийн хараа хяналттай холбоотойгоор одоо бага насны хүүхэд одоо гэртээ ор болон бос зүйлээс унаж бэртэх ийм асуудлууд байсан. Хоёрдугаар шалтгаан нөхцөл бол одоо хүүхд тавлаамын талбай болон гэрийнхөө орчин тоглож байхдаа гэмтэх ийм шалтгаан нөхцлүүд эзэлж байсан. Төлөвлөлт бол тоошоо орсон. Давуу тал нь бол бас энэ хуучин бол төлөвлөлт нь нэлээд өндөр гарч ирдэг байсан бол дөрөвдүгээр шалтгаан нөхцөл дээр орж ирсэн харагдаж байсан. За энэ жилийн тухайд бол бид хүмүүс тоо нэгтгэж амжаагүй байна. За ямар ч үсэн энэ жилийн тухайд бол яг өнгөрсөн жилийн тэргүүлэх шалтгаан нөхцөл бол буурч гарна гэдэг л итгэлтэй байгаа. Үзүүлэлттэй байгаа нь бол яг одоо бодит үрдэн мэдээж яагаад тэгэхээр статистик үзүүлэлтээр гарч ирж байгаа учраас энэ одоо хөтөлбөр маань бас үр дүнтэй явж байна гэж харж байна. За би түрүү асуусан бас мөнхээр дарах хэллээ. Мэдээлэл шуурхай удирдлагын төвөнд маш том технологийн шийдэл гаргаж энийг байгуулсан гэж байна. Тэгэхээр мэдээж одоо нэлээд орон нутгийн хөрөнгө оруулалтаар нэлээд бас тийг явж байгаа учраас эндээс бид тэгэхээр нэлээд дараагийн 22 оны одоо дараагийн хурлаар бол энэ мэдээлэл шуурхай удирдлагын төвийн үйл ажиллагаа тэндээс гарсан хэрэг илрүүлэлтийг бол одоо энэ шуурхай удирдлагын төвөөр дамжиж яасан гэдэг дээр бид нар нэлээдгүй бас харъя гэж бодож байна. Нөлөөллийн ажлууд бол хийж байна. Гэхдээ бид нар нөгөө хөршийн холбоо
хүүхдүүдийн нэг бүлгүүм иргэдийн бүлгүүдийг одоо мэдээд эдийн засгийн холбоотой байх л да энийг чадахжуулах чиглэл рүү нэлээд хандуулахгүй нэг ахуйн архиталт буюу хүүхдийн хүчирхийлэл бол яг энд явагдаад байгаа. Тэгэхээр мэдээж гэр оролтод ялангуяа хөршийн холбоог бол одоо тодорхой төвшин чадахжуулах хэрэгтэй. Тэгэхээр дараагийн энэ одоо 11 сарын одоо энэ төсөв дээр ч гэсэн энэ хүмүүсийн хөршийн холбоог чадахжуулах, дийн иргэдийг энэ соён гэгэрүүлэх, одоо хөршийн холбооны иргэдийг чадахжуулах тэр сургалт юм уу юмнуудыг зардлыг бас тусгаж өгөөд энэ чиглэлээр нэг тодорхой ажил хийгч гэсэн хандлагатай байна. За олон нийтийн цагдаагийн бас нийгмийн асуудлыг сайн оруулж ирээрээ. Ягаад гэвэл бид нар гэмтэргээс урьдчилан сэргийлж чиглэлээр яг өнөөдөр хамгийн түрүүнд явж байгаа олон нийтийн цагдаа байгаа. Тэгэхээр бид нар энэ хүмүүсийн сайн ажилласан хүмүүсийн орон нутаг буюу аймгийн түвшинд ямар одоо дэмжлэг үзүүлэх ёстой юм те. Өнөөдөр тэр талаар энэ хүмүүсийн бас итгэлөөчлөх чиглэлээр нэмийг бас орж ирээрээ гэж бодож байна. За гурав дахь нь болохоор одоо ахуйн хүрээнд одоо архитан согтуурхын юутай мэдээж энэ одоо бид нар зорилттой дүлгийн тий 2 дахь түүхий төвдөх хүмүүс амьд дээрээс нь одоо мансууруулах бодис сэргийлдэг ч юм уу энэ зорилттой дүлгийн хүмүүс амьдралын чанарыг дэвшүүлэх чиглэлээр дараагийн судалгаанд орж ирэхдээ яг бод тоотой орж ирээд яг ийм кейс байхад нэр ус хилдэггүй ч гэсэн ямар нэг ийм төвшний дэмдэр тэтвэрлээ гэдэг юмыг бас харах хэрэгтэй болов уу гэж бодож байна. За дараагийн асуудал нь миний хувьд л захин гэмтэр буюу захин тоглоомд одоо залуучуудын тоондох ажиллах байгаа. Тэгэхээр энд одоо энэ бол мэдээ шинэ одоо нийгмийн сэтгэл зүй, нийгмийн өөрөө маш айгүй хүнд болцсон л та бүхэн ажиллах хүч одоо технологи мэдээс хоцрогдож байгаа. Тэгэхээр энэ оны төсөв дээрээ энэ захин гэмтэртэй тэмцэх албаагчдыг гадаадад одоо тодорхой төвшөнд цаг хугацаагаар, богино хугацаагаар ч гэсэн сургах, тоног төхөөрөмжийн шинжилэл байх юм уу? Энэ чиглэлээр бас ажил тодорхой нэг зөв заалт болгож орж ирээч гэж бас хүсэж байна. Дээрээс нь би багийн нийгмийн ажилтан, сургуулийн нийгмийн ажилтнуудыг энэ одоо хүүхдүүдийн гэмтэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сонирхлын бүлгүүдийг маш сайн ажиллуулж энийг гэмтэргээс урьдчилан сэргийлэл рүү энэ ажилчдыг бас чадахжуулж оруулж ирээсэй гэсэн юм саналтай байна. Тэгээ та бүхний ажилд сайн сайхныг хүсье. Өнөөдрийн бас энэ маань нилээдгүй гэгээтэй тоо гарч ирж байгаа хөтөлбөрт чинь баярлалаа. Ажиллаар хэмжүүл бол Орхон аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд За аймгийн гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх, хэв журам, сахлах бат хариуцлагыг сайжруулах талаар 2018-аас 22 онд заах, баримтлах бодлогыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө нь 3 зорилт 42 арга хэмжээг тусгажээ. За өнөөдрийн хуралдаанаар аймгийн эрдэнэ төлөөлөгчдийн хурлын ээлж 6 дахь хуралдааныг 12 дугаар сарын 2-нд зохион байгуулах, засаг даргын чиг үүрэг харьяалалтаа төрийн захиргааны болон төрийн үйлчлэгээний 24 байгууллагт энэ сарын 18-наас 19-ны хооронд эрдэнэ хурал болон засаг даргын тамгын газрын хяналт чимлэгийн үнэлгээ дотоод аудитлцэн хэлцтэй хамтран хурлын тогтоол шийдвэрийн биелэлтэд хяналт шалгалт хийх ажлыг зохион байгуулахаар баталлаа. Ажил явна. Эннээс гарсан үр дүнг би бол засаг даргад албан үгүй юу явц нь ямар байгаа хэн хяналт тавьдгийг буцаад аймгийн засаг дарга руу юм уу тодорхой одоо энэ төлөв байдлынхаа чиглэлээр энэ эргэх холбоо нь хэрхэн хэрэгждэг вэ гэдэг асуудал маш чухал байдаг. Бидний төлөвлөснөөр болоо 6 дугаар сард энэ ажил хийгдэх байсан. За тодорхой одоо шалтгааны улмаас одоо хийгдэж байгаа. Гэхдээ бид нар цаг хугацаа бол алдахгүйгээр энэ ажлыг шуурхаа явуулаад 21 оныхоо хэмжээнд 8 дахь бүрэн эрхийн хугацаанд гарсан нийт ээлжид 5, ээлжид бус 4 хурал, тэргүүлэгчдийн хуралдааны 8 гээд нийт энэ хуралдаануудын шийдвэрийг хэрэгжилтийг аймгийн хэмжээний нийт 24 байгууллагаар одоо хянах ийм одоо боломж энэ удирдамж батлагдсаар бүрдэх юм аа. За хяналт шалгалтын ажлыг 2021 оны 11 сарын 18, 19-ний өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөж байна. Одоо бол өдөр болгон маш олон ажлууд авагдсан. Дээр нь Монгол Улсын хэмжээнд төрийн албаны шалгалт зохион байгуулалттай холбоотой бид 4 хоногийн хугацаанд явуулах хяналтын ажлаа бүх төлөөлөгчдөө хороодоо хамруулж агаад 2 хоногт багтаахаар ингэж төлөвлөж та бүхэндээ танилцуулж байна. тийм юутай ажил явна. Эннээс Тэгэхээр өнөөдөр тэргүүлэгчдийн хурал шинэ бүрэлдэхүүнтэй анх хуралдаж байна. За шинэ бүрэлдэхүүнтэй хуралдаж байгаа маш одоо хэрэгтэй олон асуудлуудыг хилцлээ. Тэгээ ер нь бол тэргүүлэгчдийн хурал дээр хилцэж байгаа гэмтэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл, за мөн гэмтэргээс ер нь цаашдаа ер нь ард иргэдээ гэмт хэрэгт холбогдуулахгүй байхад яаж анхаарахын цагдаагийн байгууллага хуулийн хэлцгээд яг бид нар бол тэргүүлэгчдийн одоо бүрэлдэхүүнд орж одоо сөрөг хүчин гэж одоо сөрөхийн тулд орж ажиллая гээгүй. Ер нь бол альва зүйл дээр хоёр талаас нь нэлээд юмд мяхуур хандах хэрэгтэй гэдэг байр суурьтай байгаа. Тэгээ өнөөдрийн хуралдаанд бол ерөнхийдөө санаа бодол, за мөн дээрээс нь цаашдаа хийж хэрэгжүүлэх ажил дээр нь тэргүүлэгчийнхаа хувьд одоо саналаа оруулж, саналаа тусгаж ингэж ажиллалаа. Ер нь цаашдаа бид нар тэргүүлэгчдийн бүрэлдэхүүн орж ажиллаж явах явцдаа бол бид нар аль болох тийм ээ хуулийн хүрээнд за мөн одоо
ард иргэдэд хэрэгтэй дүрм журмууд хяналт тавьж за хуулиас гажууд одоо шийдвэр гаргуулахгүй байх энэ үндсэн дээр одоо тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд бас цаашдаа анхаарч ажиллана гэсэн бодолтой бол байгаа. Юмны түрүүнд аль болох одоо юу гэдэг бүх юмыг л одоо сөрөөд идэг ийм одоо байдлаар бол хандахгүй хийж байгаа бүтээж байгаа зүйл дээр нь дэмжиж болохгүй байгаа зүйл дээр нь шүмжлээ хэлээл саналаа хураалгаал ингээл үйл ажиллагаагаа хэвийн одоо цаашаа явуулнаа л гэсэн бодолтой.